2012 он хүртэл бол энэ баруун чиглэлд явж байгаа мянганы замын хэвтэй чиглэлийн асуудлыг бүрэн дуусгах хэрэгтэй байна. Хоёрдугаарт бүх одоо баруун аймагуудыг бол одоо хатуучлалтаа замтаавуулах хэрэгтэй байна. Мэдээлэл технологийн асуудлыг бүрэн одоо шийдэх хэрэгтэй байна, тийм ээ. Эрчим хүчинд бол бүх сумдууд холбогдож байж өнөөдөр сум болгон жижиг дунд үйлдвэрлэл хөдөө аж ахуй эрхлэх чиглэлээр жижиг дунд үйлдвэрлэх үндэс нөхцөл бол бүрднэ. Хөдөөгийн иргэд ноос ноолуур арьс ширээр хувцас бэлэг дурсгалын зүйлс хийхээс гадна өрхийн аж ахуй эрхлэх сонирхол ихтэй байна. Тэдэнд урт хугацаатай хүү багтаа зээл байвал өөрсдөө ажлын байраа бий болгоод үйлдвэрлэл эрхлэх боломж их байна гэж ярьцгааж байсан юм а. Мөн зарим нь мах сууны чиглэлийн жижиг үйлдвэртэй болж бүтээгдэхүүн экспорт гаргадаг болжээ. Нийтдээ бол сая гаруй эсрэг бүтээгдэхүүн үйлдвэрлээд экспортод гаргачихсан байгаа. Одоо энэ жилээс манайх тусгай захиалга авч олон улсын хүмүүнлэгийн туслалцаа зориулагдсан Пакистан улсад гаргах одоо энэ бүтээгдэхүүнийг бас үйлдвэрлээд хүмүүнлэгийн тусламжинд гаргаж байна. Баруун бүс нутгийнхан дөрвөн тайшрын усан цахилгаан станцаас эрчим хүчээр хангагдах болж байгаа нь хөгжлийн нэг гол үндэс нь болж байна. Гэхдээ зам харилцаа бусад дэд бүтцийн асуудал ойрын хугацаанд шийдэгдэнэ гэдэгт энэ бүс нутгийнхан итгэлтэй байгаа юм а. Монгол улсын 3 дахь ноён оргил цам гаруй харихны цас төрглөөс дараагийн мэдээгээ хүргэж байна. Монголын улчид цам гаруйн ноён оргилд амжилттай гарлаа. Зуны 29 дахь Олимпийн нэрмжид Бээжин 2008 авиралтанд Монгол улсын ерөнхийлөгчийн баяр 43 улчны хамтаар оролцсон байна. Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутаг дэх цам гаруй харихны цас төргөл далайн төвшнөөс 4202 м өндөрт оршдог. Энэ оргилыг эзлэхээр уулчид 3500 м өндөрт дайралтан отгоо байгуулж өөрийн 4 цаг үед авиралтаа эхэлсэн юм а. Авиралтыг олон улсын хэмжээний мастер гүр арагчаа спортын мастер Дүүрэн Баярнаар ээлжлэн замчилж өглөөний 7 цаг 45 минутын орчимд эхнийхэн оргилыг эзэлсэн байна. Энэхүү авиралтын замаар уулчид анхудаа явсан. Эгц хадаасах уулын чулуу бүхий хамгийн хүнд маршрут гэж тэд хэлж байлаа. За энэ авиралт өнөөдөр бас цастаа шуурхтаа. За бид энэ цам гаруй хайхны хойдлоос авирч байсан бол энэ удаад одоо бид яг чанга баруун талаас нь шинэ авиралт хийлээ, шинэ зам нээлээ. За энэ бол одоо Ахмад авирч миний хувьд бас одоо миний төрөнд уулын одоо авиралтын төрөнд нэлээд одоо их ортдгүй юм сайхан одоо зам гаргаж ирлээ. За нөгөө талаар одоо би энэ төрийнхаа хан хуурыг одоо Алтаа таван богд мөнгө хайрхан цам гаруйг одоо тийм Монголынхаа 382 эргэлд өөрч гарч төрийнхаа одоо сүлдийг төрийнхаа одоо билэгдээ сайхан дуу ихсгэлөөсөө улдаан Ахмад уулчны хувьд баяртай байна. Монгол улсын төрийн тэргүүний хийж байгаа 3 дахь авиралт үүний өмнө тэрээр Монголын хамгийн өндөр цэг болох Хүйтний оргил мөнх хайрхан уулын магнад гарч байсан юм а. Энэхүү авиралт нь Олимпийн наадамд оролцох тамирчтай дэмжих хүүхэд залуусыг уулын спортод дуртай, бие бэлдрийн төв шүмжлэлтэй болох зорилготой байлаа гэж Монгол улсын ерөнхийлөгч хэлсэн юм а. Монголын уулчид 2008 онд Бээжин хотод болох Олимпийн тоглолтыг амжилттай болоосоо гэж хүсэж тамирчдын амжилтыг дуудаж, залж зүгээр Улаанбаатар хотод суух биш бас энэ ноён оргил дээрээс дуудаж залвал илүү их удаа төгөлдөр болох болов уу гэж үзэж энэ авиралтыг хийлээ. Уул маань биднийг ивэж цаг, уур, нар, тэнгэр бүгд их сайхан байлаа. Мэдээж хэрэг энэ бол амаргүй авиралт байсан. Гэхдээ тамирчдын амжилтыг бэлэгдэж байгаа авиралт учраас манай уулчид маань энэ авиралтанд ихээхэн ашиг бүрлөгч 45 удаа өнөөдөр энэ сайхан ууландаа авирж одоо
амжилт тогтоолоо. 2008 оны Олимпийн 22 дугаар наадамд оролцох баг дамжигч Цамгарвын өргөл гарсны дараа нэгэн ёслол болсон. Энэ нь хүйтний өргөлд мөнх хайрхан улсын оройд мандсан Бээжингийн наадмын тэнгэрт намирах Монгол улсын төрийн далбаг Олимпиад оролцох тамирчдын төлөөлөл болох чөлөөт бүхэн эмэгтэй багийн тасгалжуулагч Төмөрбаатарт гардуулан өглөө. Авиралд 2 өдөр үргэлжилж амжилттай болсон. Баян-Улгийн аймгийн Агванд орж, Ховд аймгийн Бацогт нарын тамирчид уулын спортын мастерын болцлыг хангалаа. Бид та бүхэндээ дотоод үйл явдлын мэдээлэлүүдэд хүргэлээ. Одоо та бүхэндээ дэлхийн мэдээ дамжуулан хүргэе. Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ки Мун Зимбабвеийн ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулах хүсэлтэй байгаагаа мэдэгдлээ. Тэрээр тус сонгуул хууль эрх зүйн шаардлага хангасан сонгуул болно гэдэгт итгэлгүй байгаагаас юм мэдээлэл хийсэн байна. Бан Ки Муны энэхүү мэдэгдэхээс өмнө Зимбабвеийн сөргөчний удирдагч Морган Цванграй ерөнхийлөгчийн сонгуулиас байна. Түүнчлэн нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зөвлөл Зимбабвеийн засгийн газрыг шүүмжилсэн байна. Учир нь ерөнхийлөгч Роберт Мугабегийн дэглэм өрсөлдөгчдийн эсрэг хүчирхийллийн сонгуульт ажил явуулж, сонгуулийг шударга чөлөөтэй явуулах нөхцөлөөр хангахгүй байна гэж үзжээ. Үүнээс болоод Морган Цванграй уг сонгуулиас нэрээ татаж авсан хэмээн мэдэгдэж байгаа юм. Морган Цванграй нь одоогоор цагдаагийн хамгаалтанд ор өөрийн намын удирдах байранд орогнож байгаа юм байна. Ливаны Триполи хотын засгийн газар болон сөргөчний дэмжигчдийн хоорондын тэмцлэн улмаас тус хотод байрлаад байсан цагдаа сэргийлгийнхэн буух төлөвтэй байна. Ливаны ерөнхий сайд Фау Синьора 18 сар үргэлжилсэн улс төрийн хямралыг эзэслэхийн тулд үндэсний эв нэгдлийн тэнхимийн эсрэг тэмцэж байгаа юм байна. Уг тэмцэл нь Саны муслимын засгийн газрын дэмжигч Алавиат дээрэмчтэй холбогдсон Хезболлагийн удирдсан сөргөчнийхний хооронд үүсгэж байгаа юм байна. 400 meters long. Ядсан шинэ үеийн хэд туу авианы сургалтын онгоц Жанксын мужийн нийслэл Нанчанд хийсэн сургалтын нийслэлгээ амжилттай гүйцэтгэлээ. Falcon номер 3 нэртэй энэ онгоц нь 400 метр төөрөх чадвартай юм байна. Агаарта 16 минут нислэг үйлснээ дараа бүх зүйл хэвэн гэсэн дүгнэлт гарсан байна. Тус туршилтыг амжилттай үйлснээр хятад улс сургалтын онгоц үйлдвэрлэлтээрээ тэргүүл хэгнэнд очлоо гэсэн үг юм хэмээн үйлдвэрлэгчид нь мэдэгджээ. Энэхүү онгоц нь орчин үеийн техникийн дэвшилтийг ашигласан төдийгүй компьютерийн удирдлага бүхий 2 ч хөдөлгүүртэй юм байна. Нилээд олон орон тус хөлгийг худалдан авах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. Японы тэнгисийн батлан хамгаалах хүчний албан хаагчид загасчны завь сөнөөгч онгоц 2-ын мөргөлдөөний хэргийг прокурор чилжүүлсэн байна. Уг осол нь өнгөрсөн 2 дугаар сарын үед Токиогийн ойролцоо болсон бөгөөд энэхүү ослын улмаас 2 хүн сураггүй болсон бөгөөд дараа нь аврах багийнхан амир өгсөн аавгүй 2-ын цогцыг олсон байна. Дэслэгч Томахиса Нагайва онгоцыг нь загасчдын зав чиглэн ирж байгааг мэдэж байсан хэдий ч автомат товчийг дарсан бололтой байгаа юм а. Харин Кейтаро Уширогата түүний өмнөхөн завыг жолоодж байсан бөгөөд осол болох үед дөнгөж ээлжээ Нагайва чилжүүлээд байсан юм байна. Тэдний хэн нь аавгүй 2-ын амийг хөнөөсөн хэрэгт буруутан болохыг ийхүү прокуророос шийдвэрлэхээр болж байна. Сауди Араби газрын тосны үйлдвэрлэлтэд нэмэгдүүлэхээр төлөвлөсөн ч төдийлөн үнийн өсөлтийг барьж дийлэхгүй гэсэн ойлголт улмаас түүхийн нефтийн үн өнгөрсөн даваа гарагт Нью-Йоркийн худалдааны бирждээр өнгөрсөн баасан гарагийнхаас $3 өснө нь баррел бүрэн $138 төрсөн байна. Өнгөрсөн нэм гарагт туусан газрын тос үйлдвэрлэгч болон зарцуулагч орнуудын хуралдаанаар Саудын Араби сараас эхлэн өдөр бүрийн нефтийн гарцаа 2 хувиар нэмэгдүүлнэ гэсэн мэдгэл хийсэн юм а. Гэвч ихэнх улсууд зөвхөн Саудын Араби гарцаа нэмэгдүүлснээр тэнгэрт тулсан үнийн өсөлтөд нөлөөлж чадахгүй гэсэн бодолтой байгаа юм байна. Иргэн үзэгчтэй Монгол Мэдээ агентлагийн меморгаргийн 18 цагийн цаг урд мэдээлэл хөтөлбөр үзүүллээ. Бидэнд хамт үзэгч та бүхэндээ баярлалаа.